Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, Анагаахын сургуулийн сэтгцийн эрүүл мэндийн судлалын тэнхимийн багш Эргэцмагийн энх төвшин оролцож байна. За багш маань Анагаахны доктор тэргүүлэх зэрэг эмч байгаа. За бид бол өнөөдөр яах вэ гэхээр Монгол эмэгтэйчүүдийн дунд сэтгцийн эрүүл мэндийн асуудал ямар байгаа талаар, ялангуяа эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд тулгамдж байгаа асуудлын талаар ярихаар зорж байна. За таныг бас бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа өрсөнд. За ерөнхийдөө манай Монгол эмэгтэйчүүдийн дунд сэтгцийн тулгамдсан асуудлууд ямар асуудлууд илүү давмгаа байна вэ? Энэ талаар та бас манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. Эмэгтэйчүүдийн дунд тий. Окей. За эмэгтэйчүүдийн дунд сэтгцийн тулгамдсан асуудал ерөнхийдөө одоо юу гэдгийг маш олон төрлийн тулгамдсан асуудлууд байна. За тэр дундаа болохоор жирэмсэн үеийн сэтгэл зүйн хямралууд одоо за дээрэс нь төрсний дараах хямралууд хамгийн илбэг тохиолдол ингээд бүлгээр нь авч үзвэл шүү заяа төрсний дараах хямралууд дээрэс нь эмэгтэйчүүдийн хувьд гэх юм бол цэвэршилтийн үеийн одоо харих насны гэсэн үг л дээ тодорхой хэмжээний одоо биологийн одоо нөхцөл байдлууд нь харж ийн гэж үздэг. Тэгээ энэ үеийн сэтгэл зүйн байдлууд бол бас их хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр ийм одоо цэвэршилтийн үеийн одоо жирэмснийх төрсний дараах гэсэн үеийн одоо сэтгэл зүйн өөрчлөлт болон хямралууд хамгийн илбэг тохиолдож байгаа. Эмэгтэйчүүд гэдэг ийм хүүсээр нь авч үзвэл мэдээж тэр дотор нь илэрч байгаа шинж тэмдгүүдээр нь авч үзэх юм бол сэтгэлийн түгшүүр одоо айдсын эмгэгүүд мөн сэтгэл готрох эмгэгүүд нойрны хямралууд өлегт бодлын эмгэгүүд гэх мэтчлийн эмгэгүүд хамгийн илбэг тохиолдож байгаа. Тэр дотор нь яг ингээ бүлэглэж авч үзээ тэр дотор байгаа илэрч байгаа шинж юунаас нь хамааруулаад бас өөр төрлийн эмгэгүүд тохиолддог байна. За тэгэхээр ерөнхийдөө эмэгтэйчүүдийн дунд одоо ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн хямрал нь илүү одоо анхан төрөгч өсвүүчүүдэд илүү илбэг тохиолдож байна. Эсвэл тавтан төрөгч эмэгтэйчүүд магадгүй олон төрсөн ч гэдэг юм уу те. Эсвэл ахим насны эмэгтэйчүүд илүү тохиолдож байна уу? Ер нь бол угаасаа анхан төрөгч нар хамгийн илбэг тохиолдох нь тодорхой байгаа. Яагаад гэвэл нэгдүгээр тэд хамгийн анх удаага ээж болж байгаа, анх удаага жирэмсэн болж байгаа, анх удаага асуух зүйл ихтэй те. Асуух зүйлээс гадна анх удаага туулж үзэж байгаа тэр процессыг яг тэгвэл зарим нэг сэтгэл хөдлөлөөр хүүхдээ олчдаг тий. Заримдаа зүгээр нөгөө хүүхдээ болно гэдэг аз жаргал гэдэг мэдрэмжээрээ юм зоригоороо ч гэдэг юм хүүхдээ олчдаг. Мэдээж эн чинь нэг юм процесс л доо. Нэг юм амаргүй даваа. Яг үнэндээ одоо жишээ ирчүүд бид нар бол харамстай тэр давааг эзэж тавьж чадахгүй ба тий. Тэгээ бүр ингээд ядахтаа биднээсийн өвдөлтийн зэрэг өөр байхгүй. Тэгээ бид нар чинь хүлээж авах байсан тий. Өвдөлт авах чадвар яг үнэндээ эмэгтэйчүүдээс бараг л одоо хэд дахин баг байдаг шүү дээ тий. Ингээл жоохон юм дээр бид нар чинь шалж гнаал яг яс юм дээр нэг юм болчинтай мундаг зоригтой харагдаад байгаа мөртлөө тариа тарахад ирчүүд бас л эвгүй болдог шүү тий. Энэ бүгс дээрээ хариулах гэж тий нэг болчин дээрээ хариулах гэж юу болдог гэлээ тий. Тэгэхээр магадгүй энэ юу гэхээр эмэгтэйчүүдийн одоо юу гэдгийг тий одоо яг анхан төрөгчдийн хувьд гэх юм бол яг энэ туулж байгаа энэ процесс айгүй хүнд байдаг. Тийм учраас тэдэнд юу хэрэгтэй байдаг вэ гэхээр асар их тусламж хэрэгтэй байдаг. Хамгийн их дэм тусламж аль талаас нь тий бүх талаас нь л хэрэгтэй. Ээж нараас нь, хадмаас нь, юу гэдгийг нөхрөөс нь тий эргэн тойрон зөв байгаа хүмүүсээс нь, найз нараас нь ч гэдэг юм уу маш олон тус дэм хэрэгтэй. Тэгэхгүй бол яадаг вэ гэхээр хамгийн илбэг тохиолдолд түрүүний хэлээд байгаа нь юу гэхээр одоо юу гэдгийг сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд болон сэтгэл зүйн хямралд өртөх тий бүр цаашлаа сэтгцийн одоо юу гэдгийг эмгэх төртөгч гэдэг юм уу тий ийм тохиолдлууд хүртэл илбэг тохиолдож байгаа. Ялангуяа ингээ би өөрөө бас их байх эмэгтэйчүүд эмч. Тэгэхээр манай ингээл одоо эмнэлгээр өөрчилж байгаа эмэгтэйчүүдийг харахад ялангуяа яах вэ гэхээр одоо жирэмсэн эмэгтэйчүүд нийгэм хамт олон ялангуяа хамт олон дэмжлэг аягүй таарам шиг надад санагддаг Монгол улсын нөхцөл байдал таарав. Одоо юу гэдэг жирэмсэн эмэгтэйг магадгүй яг одоо хамт ажилладаг эмэгтэйчүүд нь ямар анх удаага жирэмсэлж байгаа биш. Ямар одоо энэ яг хүний хийхээгүй ажлыг хийж байгаа биш гэдэг иймэрхүү байдлаар ер нь бол ханддаг хандлагууд ерөнхийдөө бүсгүүчүүд маань ярьж ирдэг байхгүй. Тэрнээсээ болоо сэтгэл зүйн хямралд орсон бас зарим нь ингээд нойргүй ажлын ачаал маш ихээр дардаг гих мэтчлэн одоо бас хүндрэлүүд тохиолдоод тах шиг байдаг. Ер нь тэрэн дээр таны бодлоор ер нь ямар чих хандлага ялангуяа байгууллагууд барих хэрэгтэй гэж боддог гэж жирэмсэн эмэгтэй дээр. Мэдээж хөл хөнд болсон эмэгтэйчүүд дээр бид нар чинь би хамгийн энгийнээр бодъё л доо. Миний ихнэр жирэмсэн бай. Тэгвэл би яах вэ? Хүссэн хүсээгөө халамжлан тий. Хүссэн хүсээгөө халамжлан үстэй. Хүссэн хүсээгөө хамаагүй
Тэ нэг жоохон ч гэсэн бити тэ ийгүү гიშгчээсэ. Тэ жоохон ч гэсэн ийгүү муу ховг хэлж сэтгэлийн гомдоочихгүй юмсан гэж бид нар боддог өстэй. Тэ яг энтэйгээ адилхан тэр хүмүүстэй хандах хэрэгтэй. Ажлын байран дээр ч Уул нь бол харин тийм те гэтэл бас зарим тохиолдолд бас мэдээж одоо юу гэдгийг хүн болгонд юу гэдгийг те юу гэдгийг илүү даваа ирэх олгоод ч гэдэг юм байгаад чадахгүй байх л та. А гэхдээ нэгэн жирэмсэн гэдгийг бид хүндлэх хэрэгтэй шүү дээ тий. Тийм шүү дээ. Монгол улсын одоо хүн амын тоо нүггүй байга гэхэд л одоо хүн Монгол улсын яг нь иргэдийн маш том агуулга. Одоо энэ дээр бол ийм юм л да. Чи би юу гэж боддог вэ гэхээр эмэгтэй хүн жирэмслэх, төрөх энэ процесс шүү дээ тий. Тэгээ дээрэс нь хүүхэд өсгөх, хүүхдийг хүмүүжүүлэх ч гэдэг юм нэг юм одоо ирчүүдээс нэг юм хол чимшиг юм мэдрэмж төрүүлээд байгаа энэ нэг юу гэдгийг үйл ажиллагаа шүү дээ тий. Нэг тогтсон хэв хэмжээ чимшиг тий. Одоо энэ одоо нэг юм үзэгдэл за энэ үйл ажиллагаанууд энэ зүйл юу вэ гэхээр миний хувьд бол юу гэхээр энэ бол эмэгтэйчүүдийн магадгүй энэ амьдралдаа хийж байгаа тий хамгийн одоо юу гэдгийг үнэтэй зүйлүүдийн үнэт зүйлүүдийн нэг гэж би боддог байхгүй. Маш үнэтэй зүйл хийж байгаа. Тэгэхээр бид нар тэр үнэт зүйлийг хийж байгаа хүмүүст тэр зовлонг бас тий бие сэтгэл тий одоо юу гэдгийг хамаг юмараа давж байгаа тэр хүмүүст бид нар туслахаас л арга байхгүй. Тэр яг үүндээ сая ингээ ковидын одоо 2 жил бид нарыг хоригдлоо. Бас нэг хэсэг хязгаарлагдлаа. Гэртээ байж үзлээ. Хүүхдүүдтэйгээ өдөр шөнөгүй байж үзлээ. Харин маш олон залуучууд энэ төр хямарлаа ш цай. Тэгсэн. Маш олон зэрчүүд хямарсан байхгүй. Бүр нөгөө тоглох нэгтээд ажиллаа хийж чадахгүй болоод юу гэдгийг гамлын нөгөө байгаа байдлаа дасан зохицохгүй тий. Яагаад гэвэл тэр нөгөө эмэгтэйч яг явж байгаа нөгөө эмэгтэйчүүдийн төрсний дараагч байдаг юм уу нөгөө декрет авснаас хойших үеийн хугацаанд амьдрдаг амьдралаар нь амьдарч үдсэн байхгүй юу? За яг үн тийм. Бараг л. Тэд нэр тэг ингээд нийгэмшил байхгүйгээр хамт олон байхгүйгээр тэг ингээд нэг юм тусгаарлагдсан амар хүчтэй хэцүү мэдрэмжинд ордог байхгүй. Маш олон цаг зарцаа одоо бусад юм цаг зарцуулах ямар ч боломж байхгүй. Бүх юмаа үр хөвгтдээ яг тэр нэг одоо ингээд зарцуулж байгаа шүү дээ тий. Яг тийм нөхцөл байдал саяхан ковидын үед бид нар уг нь тэрийг тэр утгаар нь хүлээж авах хэрэгтэй. Бид нар зүгээр зорчих эрхээ хязгаарлуулдаг шүү дээ. Зорчих эрх хязгаарлал гэж нэг юм байгаа. Сая бид нар зорчих эрхээ хязгаарлуулсан. Гэрээсээ гарч чадахгүй яасан их бохомдөө. Зөвхөн гэрээсээ гарч чадахгүй. Найстайгаа уулзах чадахгүй яасан их баг уурж гомдваа тий. Амар гадуур дотор гарах боломж байхгүй тий. Энэ ч бас уулзлыг хүмүүс энэ зовлонгийн чинь төрөх болгонд жирэмслэх болгондоо төрөх болгондоо энэ зовлонгийн хамсдаг яад та. Тэгэхээр яалтгүй л одоо эмэгтэйчүүдийн маань ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн байдлаар нь тий дээрэс нь эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх шаардлага хэрэгцээ бол маш их байдаг юм шиг байна. Зайшгүй. Тэгэхээр эн чинь өөрөө тэд нар шиг байнгын хүлээтэй амьдарч байгаа шүү дээ тий. Гарч орж болохгүй найз өдр одоо шиг бид нар шиг юм тэр хэрэгчлөөтэй ажиллаа хийж чадахгүй үгүй дээ хэлэхэд хамгийн энгийнээр хэлэхэд. Тэр шиг асар том юм ялгаатай нөхцөл өөртөө бид нар тэрийг даахгүй юм байж тий тэд нарыг тий одоо юу гэдгийг тий юм сүртэй ингэж хэлэх уг нэрэхгүй л баймаар юм да. Тийм тэгэхээр бас нэг манай нийгэм бас тодорхой хэмжээний бас мессеж өгж байгаа гэж бодож байна л да. Тийм манай энэ калчер байхгүй айгүй том калчер нь юу гэхээр бид нар ингээд нөгөө нөхцөл байдлын сэтгэл зүйн үед ямар хүн хугацааг даван туулж байгаа ямар хэцүү одоо юу гэдгийг те одоо өвдөлтийг ямар хэцүү одоо төрөний хэлдэг нийгмийн хэрэгцээ хүртэл байхгүй болж эхэлдэг те нийгмийн хэрэгцээ дутагдж эхэлдэг байхгүй ш. А дээрэс нь яаж яах вэ гэхээр нийгэмшил нь өөрөө ингээд хомигдож эхэлдэг тэр хүний хувьд бол ингээд амьдрал нь оронгороо эргэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байгаа шүү дээ. Тэгээ ер нь яг таны хэлж байгаа саяны яг зөв одоо мессеж би чинь ч гэсэн саяхан төрсөн ш. Ер нь ингээд яг төрсний дараа бол нөгөө ярьж харилцах хүмүүс айгүй багасаад ирд юм билий. Одоо ингээд ажил хийж байгаа үед ингээд хүмүүс өө сайн байна та багшаа юм чиг ингээд гэсэн бол яг төрсний дараа яг л хэрэгцээтэй улсууд л яринч ханд нөхөөс ер нь ихэнх хүмүүс ялангуяа ажил хэргийн холбоотой улсууд бол бүгд ингээд тодорхой хэмжээгээр бас ингээд нөгөө юу гэдгийг заах ч уул ингээд менеж хийгээд ингээд тэр одоо үнэтэй улсуудыг цагийг ашиглаад юм хийлгэж бас болохоор хугацаа байгаа байхгүй миний бодлоор. Тэгэхээр тэгээд ирэхэд яг ингээд төрсний дараах үед бол ер нь харилцаа их хумигдвал байдалд ордог юм шиг санагдсан. За би сүүлийн үед нэг юм ажиллаад байгаа байхгүй. Ер нь сэтгэл засал, сэтгэл судлалын чиглэлээр ер нь ямар бодолтой байдаг вэ? Энэ мэрэгжлийн хэрэгцээ байгаад байна уу? Эсвэл энэ 90 100-той холбоотой байна уу? Эсвэл үнэхээр хүмүүс ийм одоо сэтгэл зүйн хэрэгцээ, сэтгэл санааны байдал одоо таагүй байгаад ингээд сэтгэл зүйн хэрэгцээ авах шаардлага байгаад байдаггүй. Угаасаа бид нар хитрхи арай хөгжиж байгаа болсон. Энэ чиглэлээр.
энэ чиглэлээр Монголд хэтэрхий арай хөгжиж байгаа болсон. Бараг 14-15 жилийн өмнө одоо сэтгэл судлалын салбар аягүй чухлаа гэд ингээд хэлж яхад би юу нэг сэтгцээр явъя да гэж үгүүдээ гэрийнхэнтэй би ангаах сурч ялгаа ангаахын багш нартаа хэлжсэн те. Манай багш нар ойлгодгүй л байсан шүү дээ. Одоо миний хичээл заадаг байсан багш нар те. Манай ээж аав одоо юу гэдгийг те манай гэрийнхэн ч гэдэг юм уу манай ингээд миний гэр бүлийнхэн тэрийг бүр ингээд шоконд орж хүлээж авдаг байлаа шүү. Чи юм жижиж яхаараа гэж. Юу гэрээ чи одоо солиороод ингээд насан туршдаа галзуу солиотой шаардны үнтэй ажиллах юм уу гэж ярьжсэн байхгүй. Яг үндэ хөгжлийнхөө явц нь нэлээд хойно хөгжиж байгаа салбар мөн. Гэхдээ маш хурдтай хөгжиж байгаа санагдаад байгаа шүү дээ. Гэхдээ энэ салбар дэлхийд эн чинь тэргүүлэх салбар байхгүй. Та нар одоо шинэ бид нар таач гисэн одоо их хурх юмч. Тэгтэл одоо та сайн санаж байгаа бол одоо сайн харах юм бол бүх судалгаануудын юм явсаар байгаа энэ нейро сайенс дээр очиод зогсдог болчихсон тийм. Нейро сайенсыг судлах хэрэгтэй юм байна. Энд ер нь зөвхөн тэр нэг энэ хэсгээр биш юм байна. Тэр чинь тархитайгаа холбоотой юм байна. Тархины давхар судлахгүй бол болохгүй юм байна гэдэг нөхцөл байдал руу бүгд орцсон. Тэгээ ер нь бол ихэнх нь дандаа бүр цаашлал бүр даалт тухамсартай илүү холбогдоод байх магадaltaй тийм. Ерөөсөө тэгэхээр энэ чинь нэгдүгээр дэлхийн өөрөө тэргүүлэх салбар ч өөрөө сэтгэл судлал, сэтгэл засал энэ сэтгэл судлалын салбар байхгүй юу? Одоо ер нь энэ нейросайенсийн чиглэлтэй тархи судлалын салбар байхгүй дэлхийн тэргүүлэх салбар. Хүнийг судалдаг хамгийн гол юм чинь энэ хамгийн гол процесс чинь амьтнаас ялгагдчих хамгийн том юм чинь энэ сэтгэц байхгүй. Сайхо гэдэг юм байхгүй. Тэрнээс бол юу гэдгийг те юу гэдгийг яг үннийг хэлэхэд юу гэдгийг зүрхээрээ биднээс амьтнаас хүчтэй ялгараад байхгүй. Бөөрөөрөө нэх юм амьтнаас хүчтэй ялгараад байхгүй. Яг үнэндээ тэр ийм дэлхийн тэргүүлэх салбар нэгдүгээрт мөн. Хоёрдугаарт бид нар дэлхийн хойно хөгжиж байгаа. Хойно хөгжиж байгаа гэдэг нь би нэг харамсалтай зүйл яриад байна юу гэхээр энэ чинь цаана бидний нийгэм улс төрийн нөхцөл байдлууд хүртэл хүчтэй нөлөөлөх. Олон хүмүүсийг энэ салбарын хөгжил явахгүй бол бид нар хэд шашинлаг болно. Харин нэг юмд аюу автомтгоо одоо ер нь ажиллаж байгаад ингээд мэдээлэлийг ингээд автаад одоо нэг сенсац гаргаад дараагийн сенсацд бараг ингээд хүмүүсийг автаа тий бүр шүлтүргүү яг нэг бодит байдалтай болсон юм шиг. Бид нар ингээд зүгээр ингээд нөлөөлөлд эсвэл улс төрийн тоглоомонд бид нар юм тоглолт болж хувирдаг тий. Тэр ингээд автоматаар хүссэн мэдээллүүдээ хүссэн үедээ цацдаг тоглолт хийдэг. Юу гэхээр энэ салбарын чинь гол зорилго нь эргээд тэр хүмүүсийг ийм шүлтүртэй буюу оюуны шүлтүртэй болгож юмд хандах хандлагууд тэгжиж бид хөгжих байхгүй. Эцэстээ Монгол улс хөгжиж байгаа бол тэ яг үнэндээ энэ салбар хөгжих ёстой юм. Өөр арга байхгүй. Энэ салбар хөгжихгүй бол хүссэн үсээгөө Монгол улс бид нар ингээд нэг юм бусад улсын хоол болол дуусна. Бид тэр одоо нэлийн нөгөө юу руу орчих шиг боллоо. Одоо юу гэдгийг салбарын хөгжлийн талаар ярих. Одоо яалтгүй л одоо энэ сэтгэл судлалын салбар нэлийн хүчтэй амар том салбар, нийгмийн амар том салбар. Тэгэхээр зөвхөн ангаа ухааны салбар биш юм байна. Сэтгэл судлалын салбар биш, зөвхөн нийгмийн салбар бас биш. Бүр сошиал салбар болоо явчихдаг. Яг одоо үндсэн нөлөөллийн тийм амар хүчтэй нөлөөлдөг салбар. Тэгэхээр жирэмсэн эмэгтэй бие махбод яг яалтгүй нөө даавартай холбоотой маш эмзэг болдог, аливаа юмд их бухимддог, гомддог тий. Тэгээ тэрнээсээ болоод бүр зарим нь бол яг вэ гэхээр тайван бус байдалтай, байнга нэг санаа зовсон, одоо дүгшсэн эсвэл нэг хин нэг яах нь одоо магадгүй зарим хүмүүс бол одоо ингээл нөгөө одоо хамт ингээ ялангуяа одоо нөгөө декрет авсны дараа бол эмэгтэйчүүдээс нэлээд хямардаг л да. Тэгэхээр яг энэ хямралыг ер нь ялангуяа жирэмсэн үеийн хямралуудыг хэрхэн яаж даван туулах вэ? Ямар хямралууд илүү жирэмсэн эмэгтэйд түгээмэл байдаг вэ? Монгол улсад хийгдсэн төрсний дараах эмэгтэйчүүд дээр төрсний дараах сэтгэл готрлын үнэлсэн судалгаа хийцээ. 3 эмэгтэй тутмын нэг нь. Хөнгөн элбэн сэтгэл готралтай байдаг гэж байгаа байхгүй тий. Сэтгэл готролд өрцсөн байна. Зөвхөн хөнгөн биш. Тэгэхээр ихэнх нь хөнгөн байгаа. Тэгээд дунд хүн зэргийн хүмүүс ч хүртэл тэнд маш их байсан байгаа байхгүй. Тэг ямар ч байсан 30% байна. Тэгэхээр тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр их байна. Энэ бол хэвийн биш. Тэгэхээр чин бид нар юу гэсэн үг гэхээр энэ хамгаалах хэрэгтэй. Яг тэгвэл ээж тэр хямралд өртөхгүй байх, ээж тэр хямралаас гарах нь эргээд юу гэхээр хүүхдэд маш ач холбогдолтой. Тэр шүү дээ ялгаа. Хүүхэд ирүүлсэн. Хүүхэд сэтгэл зүйн травмаг үүснэ. Хүүхэд сэтгэл зүйн үед хэвийн үүснэ. Тэгээ гэр бүлийн хүртэл одоо тэр нөө хайр халамж, хамтын амьдралын тэр одоо сэтгэл ханамж энэ төр айгуу сайхан нэмэгдээ. Урт хугацаанд одоо жишээ нь маш олон хүмүүс яадаг. Одоо жишээ нь ингэдэг юм л да. Төрсний дараахч биш заа юу. Гэхдээ маш олон гэр бүлийн зөвлөгөө ярьдаг. За тэгэнгүүт тэд нар юу гэдэг вэ гэхээр гэр бүлийн зөвлөгөөнүүд юу гэхээр ер нь явж байгаа нэг юм салах дээр хүртсэн ихэнхдээ ирж байгаа шүү дээ. Салах дээрээ тулцсан тий.
Уул нь зүгээр санаагаар болвол ингээд урьдчилан сэргийлээ сэтгэл зүйчд ханддаг илүү одоо урьдчилсан байдлаар хүмүүст ингэж яадаг тийм чиглэл илүү хөгжин чухал байгаа байхгүй тий. Яг зөв. Одоо тэгтэл одоо ингэж тэр ирчээд нь штэ. Тэгэнгүүтээ тэр хүмүүсийн чинь ингээд судлаад явангууд яг л нөгөө нэг жирэмсэн үеийнх нь хямралын асуудлыг шийдээгүй ингээл зүгээр өнгөрөөцсөн. Тэнгүүд нэг юм гомдолтой тий. Хямралыг ингээд зүгээр л нөгөө ийм одоо байдаг зүгээр л өнгөрөөцсөн. Өнгөрөөцсөн буюу одоо ямар ч арга хэмжээ аваагүй, ямар ч тусламж үйлчлэгээ үзүүлээгүй, яагаад ч ийгээчгүй зүгээр л өнгөрөөцсөн юм. Тэр ингээл яваад байдаг. Нэг зовлон юу гэхээр сэтгэл зүйн асуудал юу гэдэг вэ гэхээр урт хугацаанд үргэлжилж болдог. Яваа л гэдэг нөгөө гомд. Тий, одоо магадгүй толгоо өвдлөөгөө бид нар ингээл толгоо өвж ийн ийм аал уучна. Хоолоо өвдлөө гэвэл халуурлаа гэвэл эмчилгээ тэр дор нь хийхээс аргагүй хийдэг шүү дээ тий. Эсвэл үгүүдээ тэр ханаа төрлөө гэж бодоход нэг 7 хоногийн дараа тэр ханаа зүгээр болно тий. Айсараа ч гэсэн 14 хоногийн дараа өөрөө зүгээр болно то тий. Томоо жишээ тий. Тэгнэ тий. Тэгтэл сэтгэл зүйн асуудал зүгээр болдог харин ч бугшдаг, бугалдаг, гүнзгийрдэг. Тэгэнгүүт тэр хүмүүс ирж байгаа тэр зөвлөгөөг ингээд үзэнгүүт тэр хямралаасаа гарч чадаагүй яваад л байсан хүмүүс байдаг байхгүй. Нөгөө ингээл нормалдаад гэдэг шиг нэг юм зарим нь ингээд бүр унаалч гэдэг юм. Зарим нь яг тэр нэг юм хямралд орсон тэрүүгээр ингээл үргэлжлээд яваад байдаг тохиолдлууд байдаг байхгүй. Тэгэхээр тэр юу гэхээр маш их. Тэгэхээр түрүүний хэлээд байгаа ийм юмд ирээдүйн үр дүн нь юу гэхээр энэ хямралч ирээдүйн үр салалт байдаг юм аа. Ирээдүйн үр дүн нь юу гэдгийг араар тавилт байдаг юм аа. Энэ асуудлыг ирээдүйн үр дүн нь юу байдгийг те гэр бүлийн нэг юм догшин сэрүүн урамсгалч гэдэг юм уу? Эсвэл юу гэдэг хүчирхийлэл байдаг юм аа. Ирээдүйн үр дүн нь үр хүүхдүүд нь те одоо юу гэдгийг те янз янзын нийгмийн одоо юу гэдгийг те одоо юу гэдгийг сөрөг үр дагавар одоо юу гэдгийг сөрөг юм руу ордог одоо хэвийн биш нөхцөл байдал руу гэсэн үг шүү дээ. Бидний ярьдгаар гаж үзэгдэл рүү явдаг ийм нөхцөл байдал руу ордог юм аа л гэсэн санаа. Тэгэхээр ер нь явж их хүний тусламж үйлчлэгийг биднээс анханасаа их сайн зөвлөхөд маш дагвар урт хугацаанд буюу хэдэн 10 20 30 жилийн асуудлыг шийдэж байгаа байхгүй юу? Ер нь бол тий цаана ухаараа тий бүр ингээл төрөх үеийн тусламж үйлчлэгээ хүртэл ийм бас аюул нөлөөлдөг тий. Одоо зүгээр л төрсний дарах сэтгэл хөдлөлийн хэмжлээгүйгээс бол хүүхэд нь хардам их чинь болох боломжтой байхгүй юу гэж хэлээд байгаа юм би. Хамгийн энгийнээр айгу энэ ингээ хооронд хамааралгүй юм шиг сонсогдож байгаа ч гэсэн маш их хамааралтай. Энэ манаас одоо юу гэдгийг манай салбарын маш олон судалгаагаар батлагдсан юм. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр эргээд нөгөө нэг энэ анхдагч руу буюу нэг уг үндэс рүү нэгтэр нь очиж тусламж үйлчлэгийг зөв үзүүлж байя л гэсэн санааг хэлээд байгаа. Тэр тусламж үйлчлэгийг ядахта чи нэг зүгс хосын харилцаа биш үү? Төрсний дараах жоохон ингээд нэг хямардаг шүү дээ тийм. Яг ялангуяа бэлгийн харилцаа ингээд одоо ерөнхийдөө нэг цааргалсан байдалтай аль аль нь тийм. Бид нар энийг засч болдог л байхгүй юу? Энэ засвар авдаг л юм байхгүй юу та уг нь бол засч болдог л юм. Тэгтэл бид нар тэрийг засах тухай ерөөсөө ярихгүй зүгээр л ингээл нөгөө тэр асуудлыг шийдэхгүйгээр зүгээр ингээл нөгөө юм нэг зорж нүүр тулах хэрэгтэй шүү дээ асуудалтайгаа. Эхнэрийнхээ асуудалтай эсвэл гэр бүлийнхээ асуудалтай тий тэрний дээр хямралтай бид нүүр тулж энэ үний юм байна уу бодиттой юм байна энэ асуудлыг шийдье. Шийдэхгүй зүгтаагаад явсаар байгаад асуудлыг бүр хөндрүүлдэг. За тэгэхээр аюу гой поинтууд өглөө маш гоё халамжлах хэрэгтэй. Ер нь бол ганцаараа ингэ байлгахаар хамт олноороо бид нар гэр бүлийнхаа хүрээнд тэр хүнд ингэ халамжлах нь тий. За хоёрт нь ямар арга ажиллах вэ? Одоо магадгүй ингэ нэг хямарчлаа гэж бодоо тий тэр жирэмсэн эмэгт өөрийгөө ерөөхдөө ингэ жоохон сэтгэл санаа тиймэрхүү байгаагаа мэдсэн байгаа тохиолдолд өөрөөр шил өөрөөртөө яаж туслах боломж байна? За тэр нь ялан ямар нэг эм тан хэрэглэхгүйгээр тухайн эмэгтэй маань өөрөөртөө бас туслах боломж байна уу гэд хүн чинь ирж хайж штэ тий. За тэрэнд юу ордог вэ гэхээр бид нар уг нь бол ийм одоо юу гэдгийг нэг ийм хамгийн ийм анхдагч арга хэмжээнүүд байдаг. За. Зөөлөм гэсэн үг шүү дээ. Би одоо юу бус гэсэн үг шүү дээ. Яг үнэ зөв юу хүсэж ийнө гэхээр магадгүй манай телевиз үзэж байгаа эмэгтэйчүүд маань нэг хөөхөн ингээд гэртээ хэрэглээд үр дүнгийн аргаад тэгэд илүү одоо өөрийнхөө амьдралыг илүү чанартай болгох. Үнэхээр одоо эрсдэлтэй байвал тий эрсдэлтэй байвал мэдээж эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авах. Анхдагч байдлаар ингээд нэг хөнгөн арга хэмжээ аваад бас өөрийгөө өдөр тутамдаа сэтгэл санааны хувьд дэмжиж ялангуяа төрсний дараах эмэгтэйчүүд байна. Тэр болгон бас эмнэлэг явах хэцүү хүүхч утаа харах. За дээрэс нь тэр хүний дагуулад эмнэлэг явах гэл ингээд аюу болоо асуудаг. Сайхан над дээр бол бас нэг 2 сарын өмнө төрсний дараах бүр сэтгэл готролтой эмэгтэй ирж үзүүлж ирсэн. Тэр эмэгтэй бол яг ялтгүй л одоо мэргэжлийн тусламж үйлчлэгээ авах хэрэгцээнд бүр тулчихсан байгаа байхгүй. Тэрнээс болоо бүр нойрны хямралд орсон шүүн бараг 1-2 цаг унтдаг гэх мэтчлээ. Тэгээд мэргэжлийн эмнэлэг рүү явуулсан л да. Гэхдээ л ингээд тэрнээсээ сэргийлэл эмэгтэйчүүд нь өөрийгөө жоохон мэдрээд эхэлсэн үед ямар арга хэмжээ явуул зүгээр.
За энд юу гэхээр нөгөө одоо ийм юу гэсэн үг жирэмсэн байна уу, төрсөн байна уу, төрсний дараах байна уу гэдэг нэг хугацаанаас төрсний дараах хэрэг хугацаа гэдгээс хамааруулаад хүн болгон өөр өөр ингэсэн арга олсон дээр. Тэгэхгүй болохоор жишээ нь ингэс үг шүү дээ. Яг жирэмсэн байх үед фитнесийг ивэл болохгүй зү. Гэдэгтэй адилхан тийм. Тэгтэл жирэмсний үеийн зөөлөн йог гэж байдаг юм жишээ. Тэр чинь яаж нэгдүгээр нийгэмшлийн хэрэгцээг бас хангачиж байгаа. Тийм нүү олон зоочтой хүмүүс уулзж гэдэг юм уу тий. Тэгтэл дээрэс нь яаж нөхдөр тэр хөдөлгөөн тодорхой хэмжээний булчингийн ажиллагаа айгүй чухал юм байна л. Жишээ нь заримдаа зүгээр юм жирэмсэн байхад агаарт гараад ингээд нэг юм алхахдаг штэ тий. Ингээд нэг юм арай хайкинг өндөр уулруу арахгүй ч гэсэн нэг нам довцог мовцог руу гараад ч гэдэг юм уу ингээд алхаж малхаж явдаг. Тэр бас их сайн байдгийг. Тэр яа нэгс булчин зүйл одоо суулна те дээрээс нь ажиллаж хагаад гэртээ очиод амархаар стресс тайлэгддэг юм гэсэн. Алхана гэсэн үг. Ерөөсөө ийм одоо ийм ер нь бол энэний чинь цаана юу хөдөлгөөн ямар нэгэн хөдөлгөөн. Тэр ёстой төрсний дараах 6 сарын дараачууд юм уу фитнес ч юм уу те хийж болж байгаа байхгүй жишээ. Тэр чинь боломжтой байгаа байхгүй те. Одоо жишээ нь хүүхэд байнгын юу ах боломжгүй те байнгын хамт байгаад байх боломжгүй ч гэсэн гэртээ ч гэсэн юу хүүхд ерөөхдөө ингээ бор хоолнд ороод ирэхээр эмэгтэй чинь бас нэг жоохон учиртай болоод ирж байгаа байраад ирдээ те өдөрт бүр 8 10 удаа хүүлэхээс илүүтэй өдрийн 3 удаад нь хоол ч юм уу те хоол орлох зүйлүүд ингээ өгчгөр бас ингээ эмэгтэйд бас цаг цав гараад ижүүлчих гараад ирэх. Тэгэхээр тэрэнд юу гэхээр нөгөө өөртөө зарцуулах цаг гэдгийг бас гаргаж явах хэрэгтэй юм байна. Тэрэнд нь юу гэдэг вэ? Эмэгтэйчүүд мэдээж нөгөө хүүхдүүд хитрхийг анхаарал гэр орноо цэвэрлээл хитрхий сайн ээж байх гал ингээл оролдоод байдаг л да тий. Гэхдээ тэр нь өөрөө яадаг вэ? Өөрт нь маш их гурт хугацаанд дарамтлаа хувирчдаг юм. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өөрөө өөртөө гаргадаг тэр цагаа буцаас сэргээх хэрэгтэй. Тэрэнд нь юу гэдгийг түрүүн хэлж жирэмсэн байсан ч гэсэн гоё нөрөө одоо найзуудтайгаа уулзал та гэсэн санаа. Гэхдээ энэ дунд нь нийгэмшлийн хэрэгцээг ерөөсөө хайж болохгүй. Түрүүн хэлээд байгаа юм тодорхой хэмжээ булчингийн хөдөлгөөний асуудал байвал зүгээр. Дээрэс нь агаар амьсгалах юм байвал аюу зүгээр. Тэрний үг гэхээр хүчил төрөгч гүнзгий амьсгал авч гаргадаг. Тэр нь бараг л дасгал болчдөг байхгүй. Эсвэл түрүүний хэлдэг шиг юу гэдгийг одоо юу гэдгийг модон дотор зугаалах чинь амьсгалын дасгал шууд болдгийг. Түрүүний хайкинг хийгээд ингээ нэг юм уул мол руу алхаж малхдаг гэж алхаж явж байхдаа хүн чинь өөрөө яадаг вэ? Уртаар амьсгалдаг. Нөгөө нэг ачаал авах тусам ингээл нэг гүнзгий амьсгалдаг байхгүй. Гүнзгий амьсгал тусмаа сайн. Хоёрдугаарт хөдөлгөөн сайн. Гуравдугаарт нийгэмшлийн хэрэгцээ сайн. Хүмүүстэй харилцаа үүсгэх нь заавал. Тэрэнд нь юу гэдгийг эмэгтэйчүүд гэртээ ийм одоо юу гэдгийг хөөрхөн хийдэг юмтай байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгтэл нөгөө нэг энэ дээр нөгөө нэг тусламжны юу гэхээр хит их гэрийн ажил хүүхэд бүх юмыг нэг дор ингээд нэг шамбааруулдаад дарамт болгоод үзүүлж болохгүй. Гэхийн тулд нөгөө нэг нэмэлт тусламж аваач ээ л гэж аахгүй те. Боломжтой бол те. Одоо бүр болохгүй бол одоо юу гэдгийг те хамтдаа явна гэсэн юм чи нөхөр нь тус хэсэг хугацаанд тусалж одоо над ч гэсэн бас яг тэгж байгаа юм чи манай гэр бүлийн үл туслана одоо өнөөдөр би ингээл дөнгөж төрчл 8 сар болж чинь телевизийн нэвтрүүлгээ сууж байгаа чинь энэ хугацаанд миний хүүхдээ мэдээж хэнийг л харж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг үнэнгээл хамт олноороо бид нар магадгүй манай том хүүхдүүд тусалдаг юм уу эсвэл гэр бүлийн маа хүн туслана эсвэл хаяа ээж минь туслана. Энэ чинь бас намайг яг ингээд нийгэмшүүлэх юм бас хэрэгцээг юм хангаж өгöd байгаа болж ийн гэсэн үг шүү дээ тий. Гэх ийм одоо зүйлүүд аюул чухал. Тэр нь юу гэхээр хүн болгон өөр ингэсэн нөгөө нэг ийм сошиалтай, өөр ингэсэн ийм интеллекттэй, орчинтай, найзтай байгаа шүү дээ. Тэгэхээр өөртөө тохирсныг сонгох гэсэн санаа. Гэхдээ цаана юу гэхээр хөдөлгөөн байх хэвээр, цаана амьсгалын дасгал байх хэвээр, цаана нийгэмшлийн хэрэгцээ байх хэвээр гэсэн санааг л явж байгаа. Хэрвээ энэ бүгдийг ингээд зохицоор нь аваа яваад байвал бүр тэгж айхтар хүн зэрэг рүү орохгүйгээр бид нар магадгүй яг нойр уудах, бүр сэтгэл санааны хямралд орсон үедээ мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж авахгүйгээр өөрөөрөө сайхан татаад авчих, өөрөөрөө ойлгочих ийм бас боломж үүсдэг юм. Эмэгтэйчүүд бас нэг ийм алдаатай нэг ийм юмуд байгаад идэм билээ. Юу гэхээр жишээ нь төрсний дараач гэдэг юм уу жишээ. Хүүхдүүд унтуулж штэ. Тэгэнгүүтээ зөрөөд ажил хийдэг байхгүй гэрээ ажил. Зөрөөд нөгөө өөртөө яг тэр үед өөртөө цаг гаргана гэж ярьдаг юм. За тэгж битгийгээрээ. Юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр эмэгтэй хүн төрсний дараач вэ одоо жирэмсэн болоод ирэх тусам, жирэмсэн томрох тусам те эмэгтэй төрсний дараач гэсэн ялгаа авах эмэгтэйчүүдийн нойрны хэрэгцээ өмнөхөөс ихсдэж шүү. Тэгэхээр хүүхдээ унтж байхад давхар унтна л гэсэн үг. Ерөөсөө тэгж л хэлэх гээд байгаа. Шүн чунд өндөр чунд. Их хүний гол юм энэ. Гоё маш гоё мессеж байна тий. Унтах юм бол хямралд өтөхгүй байх магадлал бүр 50% буурна. Маш сайн арга хэмжээний юм. Бид нар ч ингэж дэдэг байхгүй. Хүүхдээ нэг 8 цагт унтуулчаад
ээж нар чинь. Тэнгүүт ингээд л гэр орноос хэвлээс хамаг юм хаягаал. Ингээд шүнжин явж шүн яг нэг цагт унтаал. Тэнгүүтээ шүнжин босч хөхүүлээл. Тэр чинь ингээд айгүй төгтөн штэ бас шүн нойрыг ингээд хагслаж задаж босгож ийн гэсэн санаа штэ тий. Шүнжин босч хөхүүлээл тий. Тэгэнгүүтээ өдөр нь хүүхдүүдээ одоо юу гэдгийг те өдөр нь унтахгүй дагаж унтахгүй ч гэдэг юм ингээл яваад эн чинь юу гэхээр нойрны өрөнд өөрийгөө оруулаад яваад ахаар одоо бид нар чи ингээд ингээл би нэг мөрөдтэй тоглоом тоглоод өрөнд ороод яваад байвал амар хямардаг өстэй. Хямарна өстэй тэгвэл яг л тэрнтэй ч адилхан. Юу гэхээр нойрны өрөнд оруулаад байдаг. Нойрны өр яадаг вэ гэхээр тухайн хүнийг маш хүнд байдалд оруулдаг. Бүр эмэгтэйчүүдийн хямралын бүр дээд зэрэгт хүргэдэг. Тэгэхээр бид нар юу гэхтэй вэ? Аль бол хамт хондог. Тэгээ эндний юу гэхээр нөгөө санаа зовтгоо ээж нар ядах тэрийгээ цэвэрсэнгүй энийгээ цэвэрсэн яана тэрийгээ ингэсэнгүү тэрж болсонгүй гэл ингээл хамаг юма бодоол байгаа шүү дээ. Тэрийг угааж чадсангүй гэд бид нар ч гэсэн тэ орой эрэхтэй жоол хийгээгүй юм уу? Тэ тэрийгээ цэвэрлээгүй юм уу гэж дарамтлахаа тэрийг жоохон багасгах хэрэгтэй болчихж байгаа. Яг тэгвэл тэдний хэвд юу гэхээр тэрнээс их эмэгтэйчүүд бид нар ч гэсэн юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр их хүн өдөржингөө юу хийгээд байгаа юм бэ биш. Тэр илүү их унтах хэрэгтэй гэдгийг бид нар ойлгож байгаа хэрэгтэй ядахтаа. Маш гоё мессежүүд өгч ин тэгээ баярлалаа. Мэдээж яах нь бид нар бүр ингээ нилээн гүнзгий болсон сэтгэл санааны хямралыг эмчлэх тэрнээс урьдчилан сэргийлээд өөрийгөө энэ одоо мэдлэгтэй болчихж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр төрсөн ээж нар маань мэдээж жирэмсэн ээж нар ганцаараа байхгүй байх нь айлхоор тэр нийгэмших хэрэгцээ дээрэс нь булчин ажилуулах хэрэгтэй. Хэрвээ төрсний дараах байх юм бол хүүхдтэйгээ хамт ингээ унтаад өөрийгөө байнга амрааж явах гэдэг бол маш чухал мессеж өглөө. Тэгээ танд бас маш их баярлалаа. Мэдээж яг жирэмсэн төрсний дараах үе гэдэг бол маш урт хугацааны одоо нэг талаас бол энэ маш том аялал. Тэр энэ аяллыг бас амжилттай давна гэдэг бол өөрийгөө болон гэр бүлдээ магадгүй Монгол улстай оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж би хувьдаа ойлгож байна. Тэгэхээр бүсгүүчүүд маань бас манай их төвшин багшийн маань хэлсэн зөвлөгөөнүүдийг хэрэглээд ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд бол маш хямралтай байдаг, даавартай холбоотой. Тийм болохоор одоо эмнэлгээр хандсан эмэгтэйчүүд бол бид нар зөвлөдөг байхгүй. Гэр бүлтэйгээ сайхан харилцаатай бай, өөрийгөө байнга тайвшруулж, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээрэй гэдэг. Ингээд ерөнхийдөө бол яг хэр сэтгэл санаа гэдэг бол хүний өрдөөс л хүн сэтгэлийн амт ингээд хэлээд байгаа чинь нэг учиртай үг байгаа байхгүй тий. Тэр бид нар зохиогоогүй, тэр эртээр үеэс л уламжилж ирсэн. Тэгээд маш гоё сонирхолтой сэдвийн хүрээнд хоёул өнөөдөр ярилцлаа. Тэгээ бас манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа танд. Тэгээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлж байна. Үзэгч та бүгдээ дараагийн дугаар хүртэл баяртай.